Өдрийн мэнд урсамж таараатай байна. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ тэр хүний бодол мэдрэмжийн талаарх уншлага хийхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн маань уншлага болохоор тэр хүний таныг их бодол мэдрэмж өнгөрсөнд ямар байсан бэ? Одоо ямар байгаа вэ гэсэн ийм хоёр талаас нь харсан уншлага бол та бүхэндээ бэлдсэн байгаа. За одоо бүгдээрээ групп сонголтынхоо хөөдрүүдийг гаргаж ирцгээе. За, нэгдүгээр групп. Хоёрдугаар групп. За, гуравдугаар групп. Нийт 3 групп та бүхэндээ бол бэлдэж тавилаа. За, та бүхэн маань эдгээр 3 картаас өөрт хамгийн их татагч буй картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авсаасаарай. За, хэрвээ яг карта хараад сонголт хийж чадахгүй байгаа хүмүүст за би дээр нь стикер удахгүй тавьж өгнө. За, тэгээд тэндээс бас хараад сонголтоо хийх бүрэн боломжтой байгаа шүү. Нэгдүгээр группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За, одоо бүгдээрээ тэр хүний өнгөрсөн дэх таныг их бодол санаа мэдрэмж за таныг их сэтгэл мэдрэмж ер нь ямар байсан бэ гэдэг асуултынхаа дагуу хөзрүүд бол гаргаж ирцгээе. За эдгээр 6 хөзөр маань бол өнгөрсөн дэх бодол мэдрэмжэн дээр гарч ирлээ. За хөзөр дэхнээс нь авах юм бол за King of Pentacles, за Queen of Pentacles, за Emperor, за тэгээд Hermit-ийн хөзөр маань бас харсан байна. За тэгээд Ace of Cups доошоо харж гарч ирээд Ace of Wands гэсэн. За эдгээр 6 хөзөр маань бол өнгөрсөн дэх таныг их бодол мэдрэмжэн дээр гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ за энэ хөзрөөрөө одоогийн тэр хүний бодол мэдрэмж хэрхэн байгаа вэ? Одоогийн тэр хүний бодол санаа мэдрэмж танд ямар сэтгэлтэй байгаа вэ? Таныг их сэтгэл нь ерөнхийдөө өөрчлөгдсөн үү гэдэг асуултыг асуугаад за энэ хөзрөөрөө гаргаж ирцгээе. За тэр хүний одоогийн бодол мэдрэмж гэдэг асуултан дээр маань нийт 7 хөзөр болгоомж гарч ирлээ. За энэ дээр болохоор Knight of Swords маань доошоо гарч ирээд за 8-ын аяг маань доошоо гарч ирээд за 9-ийн цоос маань дээшээ гарч ирсэн байна. За тэгээд Hanged Man, за 4-ийн сава, Knight of Pentacles, за дээрээс нь 2-ын сава гэсэн эдгээр 6 хөзөр маань бол дээшээ гарч ирсэн байна. За би одоо болохоор та бүгдийнхээ энэ харилцааны талаарх илүү нэг юм мэдээлэл өгөх зорилгоор за тэр хүний бодож байгаа бодол мэдрэмж гэдэг сэдвээр үгтэй хөзрөө бас гаргаж авъя гэж бодлоо. За эдгээр 4 үгтэй мессеж маань бол гарч ирж байна. За одоо ингээд бүгдээрээ хөзрүүдээ эхнээс нь ахуулаад утгуудыг тайлбарлаад явцгаая. За би эхлээд өнгөрсөн болон одоо үеийн хөзрүүдээ гаргахаасаа өмнө эхлээд энэ үгтэй картуудаа эхлээд сонгоё гэж бодлоо. За энэ үгтэй картуудаас харах юм бол Moon Energy Simplifying the Situation гэдэг хамгийн ихний хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэхээр сарны одоо энэ энерги за энэ сарны энерги гэдэг зүйл маань ерөөхдөө энэ нөхцөл байдлыг улам ингээд хурцтгаад байна гэдэг утгатай хөзөр гарч ирсэн байна. Их сонирхолтой. За хоёр дахь үг маань болохоор your intention are not clear гэхэлэр ерөөхдөө таны зорилго за магадгүй таны зорилго болон тэр хүний зорилго яг юм тодорхой биш байж магадгүй харагдаад байна. Яг ямар зорилготой юм те яг ямар утгатай харилцаа яг юу хүсэж байгаа юм ч гэдэг юм иймэрхүү зүйлийг бүрэн илэрхийлж чадахгүй бас байж магадгүй харагдаад байна.
За 3 дахь хөзөр маань болохоор channel the energy of the full moon гэхлээр дахиад яг нэг юм сарны одоо утгатай хөзөр гарч ирсэн байна л да. Тэгэхээр нэг юм бүтэн сарны энергийг ерөөхдөө дамжуулах хэрэгтэй гэдэг утгатай хөзөр гарч ирсэн. Тэгэхээр нэг юм тодорхойгүй нөхцөл байдлыг тодорхойгүй байгаа байдлаа ерөөхдөө нэг юм тодорхой болгох хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. Сарны хөзөр ингээ 2 удаа гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө сарны энерги маань эргэлцсэн тодорхойгүй яг яах учраа олохгүй байгаа ч гэдэг юм уу те ийм одоо энергитэй байдаг учраас магадгүй та хоёрын харилцаа ч гэсэн би энэсээ мэдэрч байгаа зүйл ч гэсэн те за эсвэл ингээд яг энэ харилцааны талаар бодглохлоор л яг нэг юм төөрөгдсөн яг яах гэдэг нь ойлгохдохгүй мэдрэмжтэй бас байж магадгүй гэдгийг бол харуулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ тал дээр бол илүү сайн тодорхой болох хэрэгтэй. Яг энэ харилцаанаас юу хүсэж байгаа би яг энэ харилцаанаас юу хүсэж байгаа тэр хүн яг юу хүсэж байгаа гэдэг зүйлийг бас илүү юм тодорхой болгох хэрэгтэй, зорилготой болох хэрэгтэй гэдэг утгатай хөзөр гарч ирсэн байна. За тэгээ хамгийн сүүлийн хөзөр маань болохоор Spirit say to trust your intuition. Өөрийнхөө зүүн совин гэдэг зүйлд бол итгэх хэрэгтэй гэдэг ийм утгатай хамгийн сүүлийн хөзөр бол гарч ирж байна л да. Яг л нөгөө нэг юм төөрөгдөөл байгаа зүйл дээрээ таны өөрийн зүүн совин гэдэг зүйл чинь энэ төөрөгдлөөс бол гаргаж ирнэ. Та яг юу бодоод байгаа? Яг энэ хүнтэй холбоотой ямар мэдрэмжийг мэдрээд байгаа юм бэ? Энэ зүйл дээрээ илүү нэг юм өөрийнхөө зүүн совин гэдэг зүйлд итгэх хэрэгтэй. Хэд их логик ч гэдэг юм уу, хэд их нөгөө төөрөлд оруулаад байгаа тэр бодол тэр зүйлүүдээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод мэдрэмж гэдэг зүйлд илүү төвлөрөх, илүү анхаарах хэрэгтэй гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр эдгээр хөзрүүдээ ерөөдөө бүүнд нь харах юм бол энэ оракл хөзрүүд маань бол нэг юм бодит байдлаас илүү за юм сэтгэл айдас, за энэ төөрөгдөл гэдэг зүйл энэ та хоёрын харилцаанд л ингээд нөлөөлөд байна. Нэг тодорхойгүй байдлаас болоод энэ харилцаа ерөөдөө жоохон юм хурцдмал байдалд бас ороод иж магадгүй харагдаад байна. За тэгээ хоёр талд ерөөдөө нэг хоёулаа нэг юм тодорхой бус байдалтай байгаад байгаа учраас нэг юм зүүн совингоо сонсоод ямар нэгэн шийдвэрт хүрэх хэрэгтэй, шийдлийг олох хэрэгтэй. За тэгээд өөрийн хүсэл зорилгыг ерөөдөө нэг юм тодорхой болгох хэрэгтэй байх нь байна. За тэгээд нэг энэ харилцаанаас нөгөө хүнээсээ яг юу хүсэж байгаа гэдгээ нэг бүрэн тодорхой болгоогүй ийм байж магадгүй байгаа учраас энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй байх нэ. Маш сайн ярилцах хэрэгтэй л гэдэг утгатай үгнүүд бол гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ тэр хүний таныг өнгөрсөндөх бодол мэдрэмж ерөөдөө ямар хөө байсан бэ гэдэг асуултан дээр гарч ирсэн хөзрүүдээ ингээд харах юм бол за King of Pentacles. За дээрээс нь Queen of Pentacles хоёр маань дээшээ доошоо хараад гараад ирсэн байхыг харахлаар магадгүй энэ хүн таныг яг нэг юм танилцаж эхлэегүй бахта холоостой ерөөдөө нэг юм ерхий мэддэг байх үедээ магадгүй таныг маш юм тогтвортой төрлийн хүн гэж бол хардаг байсан байх магадaltaй харагдаад байна л да. Таныг яг л нэг юм найдвартай те нэг юм арыг нь баттаах нэг юм жинхэнэ хүн гэж бол хардаг байсан харагдаж байна. За тэгэнгүүт магадгүй нэгэн танилцаад эхэлсний дараачаас таны нэг юм өөртөө жоохон ихтгэлгүй байдал ч гэдэм үү. За эсвэл нэг юм тэр хүн хэд таныг өндрөөр үнэлээд тэгээ илүү нэг юм доктортой арын даан гэсэн нэг юм бодлоосоо болоод яг танилцаад эхэлсний дараа нэг юм харилцаа үүсгээд эхэлсний дараа нэг юм халамж гэдэг зүйлийг танаас жоохон нэхэд мэдрэхэд тэ нэг юм төсөөлөл нь юм өндөрт байгаад байдаг танаас таны яг юм доктортой халамжтай ийм нэг юм гэр бүлийн ч гэдэм үү тэ нэг ийм энергитэй хүн гэж бодсон байсан чинь яг та тэр зүйлийг нь хангалттай мэдрүүлэхгүй байснаас болоод жоохон нэг юм үнэлэмж бас жоохон доошлсон байж бас магадгүй харагдчихээн. За тэгээд дараачийн хөзөр маань болохоор Emperor хөзөр маань доошо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн маань өөрөө ихэнх үед ямар нэгэн байдлаар бас хариуцлага ч гэдэм үү. За энэ харилцааг ерөөдөө нэг юм урагшлуулах ч гэдэм үү те нэг юм удирдах тал дээр жоохон хойш суугаад өөрийгөө жоохон илэрхийлэхгүй байсан байж магадгүй харагдаад байна. Ерөөдөө нэг бүх зүйлийг танд ингээд даатгацсан гэх юм уу. Та арай илүү доктортай, та арай илүү ингээд мундаг ч гэдэм үү харагдаад байсан учраас таныг ер нь яах нь гэл ажиглал, хараал одоо юу гэдэг нэг юм та төрүүлж одоо сэтгэлээ хэлчих юм бол хүлээж аван даа ч гэдэг юм уу. За эсвэл нэг энэ хүний байдлыг харъя. Энэ хүн намайг ерөөдөө болцоонд тойдох нь эсвэл энэ харилцааг нэг юм гартаа аваад ямар нэгэн үйл хөдлөл хийх нь ч гэдэг юм уу. Тэ нэг юм хардсан, ажигласан иймэрхүү бас байсан байж магадгүй. Тэгнээсээ үүдэлтэйгээр өөрийгөө илэрхийлж чадахгүй жоохон нэг юм хяналтгүй ч гэдэг юм уу. Тэ нэг юм анзаарах ч гэдэг юм уу иймэрхүү бас байсан байж магадгүй харагдаад байна. Дээрээс нь яагаад ч мэдгүй надад орж ирсэн хоёр эрэгтэй төлөөлөлтөй хөзрүүд
За дээрэс нь hermitтэйгээ нийлэх юм бол ерөөдөө нэгдүгээр группыг бас эрэгтэй хүмүүс айгүйх сонгосон байж магадгүй харагдаад байна. Хэрвээ эрэгтэй хүн нэгдүгээр группыг хэрвээ сонгосон бол магадгүй таны эмэгтэй тал чинь таныг ерөөдөө энэ харилцаанд өнгөрсөн үед те анхандаа яг юу хийхээ чинь ажиглаад таныг нэг юм алхам хийхийг ерөөдөө хүлээгээд байсан байж магадгүй. Тэгэнгүүт яг нэг тийм тодорхой өөрөх нь хүсэжсэн шиг алхам хийхгүй байсан болохоор жоохон сонирхол нь буурах ч гэдэм үү, таныг талаар үнэлэх үнэлэмж нь бас жоохон буурсан байж магадгүй гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд дараагийн 2 дугаар игнэн дээр гарч ирсэн хөзрүүд маань болохоор Hermit, за дээрэс нь Ace of Cups маань доошо харж гарч ирээд Ace of Wands маань дээшээ харж гарч ирсэн байна. Тэнгүүд нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань за нөгөө тал тэр хүн маань ерөөдөө дотроо маш их зүйлийг боддог байсан харагдаад байна л да. Тэрийг ил гаргадаггүй. Магадгүй энэ харилцааны талаар таны талаар бол маш их зүйлийг боддог. За таныг ингээд те нэг төсөөлж бодох ч гэдэг юм уу, те нэг ганцаараа байх үедээ таныг их боддог, сандаг ч гэдэг юм уу, дурсдаг байсан байх магадaltaй харагдаад байна. Тэнгүүд яг нэг юм тэрийг ерөөдөө илэрхийлдэггүй, дотгошоогоо илүү нуудаг. Таныг гэх юм сэтгэл мэдрэмж байсан хэрнээ тэрийг ерөөдөө илэрхийлдэггүй, дардаг байсан харагдаад байна. Тэнгүүд Ace of Wands гэхэлэр ийм таталцал гэдэг зүйл бол маш өндөр байсан харагдаад байна л да. Ийм оч ч гэдэм үү, тэгээ догтлол ч гэдэм үү, нэг юм ихэн үеийн нэг юм зүрх догтлуулсан те нэг юм хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй ийм мэдрэмж бол байсан. За дээрээс нь юм сэтгэл дан ганц ийм хүсэл тэмүүлэл гэдгээсээ гадна яг нэг юм чин сэтгэл гэдэг зүйл ч гэсэн аль аль нь ингээд байсан хэрнээ энэ хүн маань өөр тэрийг нээгээгүй гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. Өөрийнхөө бодол мэдрэмжийг за дээрээс нь сэтгэл хөдлөлийг тэг хүсэл тэмүүлэл тантай байхыг ингээл хүсээл таныг ингээл хараад бодоол байсан хэрнээ ерөөсөө нэг юм энэ харилцаагаа нэг юм урагшлуулах ч гэдэм үү тэг нэг юм дөрвтэй алхам хийгээгүй гэдэг утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 6 хөзрөө харах юм бол энэ хүн бол яхаарахгүй л танд татагддаг байсан өнгөрсөн үед бол бүр үнэхээр татагддаг. За таныг бол ингээд маш юм боломжтой, ирээдүйтэй, доктортой хүн гэж хардаг. За дээрэс нь танд ийм сэтгэл зүрхний нэг юм чин сэтгэл мэдрэмж, за хүсэл тэмүүлэлтэй тантай байхыг ингээд хүсдэг, догтлдог. Яг л нэг ийм мөрөөдөл шиг ч гэдэм үү те. Ийм хүн бол байсан хэрнээ өөрөө ерөөсөө сэтгэлээ илэрхийлээгүй, дотроо хадгалсан. За дээрэс нэг юм доктортой байж чадахгүй баг зэргийн нэг юм эргэлцсэн харагдаад байна. Магадгүй энээсээ болоод ямар нэгэн үйлдэл ихэн үедээ хийхгүй, жоохон төөрөгдөөд, өөрийгөө нуугаад юм цаг хугацаа бас жоохон алдсан байх магадaltaй ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт одоогийн бодол мэдрэмж гэдэг асуултан дээр гарч ирсэн хөзрүүдээ харах юм бол за ингээл эхнээсээ ингээл харах юм бол ерөнхийдөө нэг юм тантай холбоотой бодол нь ийм одоо хүртэл тодорхой биш байж магадгүй. Энэ үед жоохон нэг юм яараал, догтлоол, хүлээгээл байсан бол одоо ерөнхийдөө жоохон нэг юм яарахгүй байж бас магадгүй харагдаад байна. Нэг юм энэ харилцаанаас одоогийн бодол нь болохоор юм явж чадахгүй, тэгсээр нэ бүрхэн орхиж чадахгүй байгаа. Ийм энергитэй хөзрүүд бол гарч ирсэн байна л та. Ингээл харах юм бол магадгүй энэ хүн одоо хүртэл танд өөрийнхөө бодлыг өөрийнхөө нэг юм тодорхойлж чадаагүй. Одоо хүртэл юм төөрөгцсөн ч гэдэм үү, эсвэл өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа байдалтай. Тэрнээсээ үүдэлтэйгээр яг юм юу хүсэж байгаагаа мэдэхгүй болохоор энэ харилцаагаас нэг юм орхиж явж чадахгүй, тэгсээр нэ үлдэж чадахгүй, тэг нэг юм явчих гэхлээр сэтгэл мэдрэмж нь байгаад байдаг. За үлдчих гэхээр ингээд бүрэн орхиод те явчих гэхлээр ингээд сэтгэл мэдрэмж нь байгаад байдаг. Бүрэн орхичих гэхээр бас чадахгүй байгаа. Нэг ийм энергитэй хөзрүүд гарч ирсэн байна. За тэгэнгүүт хамгийн ихний инээд болохоор 9-ийн цоос маань тийшээ харж гарч ирсэн. Тэгэнгүүт яхаарахгүй л энэ хүн ихэн үедээ ерөөдөө нэг жоохон таныг үнэлэх үнэлэмж ч гэдэм үү иймэрхүү зүйл жоохон буураад байсан байж магадгүй. Тэгэнгүүт одоо болохоор энэ зүйл манайд эсрэгээрээ болцсон харагдаад байна. Таныг бол маш юм өөрийн гэсэн үн цэнтэй тий биеэ даасан хүн гэж бол хардаг. Яхаарахгүй л нэг юм өөртөө төвнө гэж бол хардаг харагдаад байна л та. Та магадгүй өөртөө маш сайн анхаардаг юм байж магадгүй. За дээрэс нь санхүү мөнгөний тал дээр ч гэсэн тийм нэг юм өөрөөс нь хараат бус өөрийгөө хангалттай аваа явуучих чадамжтай юм энергитэй харагдаад байна. Илүү доктортой таныг бол одоо бол тэгэж боддог. За тэгээд хоёр дахь инээнийхээ хөзрүүдийг ингээд харах юм бол
одоогоор магадгүй энэ хүн ямар нэгэн үйлдэлгүйгээр төр зогссон ч гэдэм үү. За магадгүй энэ харилцаагаа жоохон арай өөр өнцгөөс харж эхэлж байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. Өмнө нь ингээд магадгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй энэ харилцааг жоохон урагшгүй ч гэдэм үү те нэг юм орхиж явах талаараас бодож исэн байж магадгүй. Тэгэнгүүт хоёр дахь игнэнд болохоор энэ хүн одоо яг тэр нэг юм орхиж явах, салах ч гэдэм үү те энэ талаас харахаас илүүтэйгээр арай илүү нэг юм бодтой талаас арай илүү өөр өнцгөөс ерөөдөө харж эхэлсэн байх магадaltaй харагдаж байна. Яагаад тэгэхээр дараагийн энэ хоёр үзрээ харахаар энэ хүн дотроо бол энэ харилцаанд бол боломж байгаа, ад жаргал гэдэг зүйл байгаа. Таныг бол тэ өөрийнхөө нэг юм төшөг тулгуур байж чадна, нэг юм бат бөх ийм харилцааг үүсгэх чадамжтай хүн гэж бол хардаг. За дээрэс нь нэг юм сонголт шийдвэр гаргах ерөөдөө шатан дээр явж байгаа. За дээрэс нь ийм ирээдүйтэй харилцаа гэж бол хардаг гэдэг утгатай хөзөр гарч ирээд тэгээд яг тэрийг батлаад энд Knight of Pentacles маань гарч ирсэн. Удаан, болгоомжтой, гэхдээ маш юм доктортой харилцаа гэж энэ харилцааг бол хардаг гэсэн юм утгатай хөзрүүд гарч ирж байна л та. Тэгэхээр энэ хүн бол таны гэсэн мэдрэмж бол ерөөсөө алга болоогүй. Харин илүү нэг юм удаанаар, илүү бодолтойгоор ерөөдөө алхам хийх хэрэгтэй, илүү нэг юм болгоомжтой хандах хэрэгтэй, нэг юм сүр пар хийсэн ч гэдэм үү. Эсвэл нөгөө нэг юм төр зүрийн сэтгэл хөдлөл, төр зүрийн хүсэл тэмүүлэл ч гэдэм үү. Ийм зүйлээс илүүтэйгээр одоо бол илүү нэг юм доктортой тал руу доктортой бие нэг юм үн цэнийг олж хараад илүү нэг юм доктортой байх талаараас илүү бодож иж магадгүй харагдаад байна. Энэ хүн ерөөдөө нэг юм эргэж ирэх ёстой юу? Эсвэл урагшлах уу гэдгээ нэг юм шийдэж чадахгүй байгаа ч гэсэн нэг юм тооных нь харьцааг харах юм бол эргэж ирмээр байгаа. Энэ харилцааны талаар ирээдүй байгаа гэдэг нэг юм итгэл үнэмшил гэдэг зүйл нь арай илүү хувьтай гэх юм уу. Тэгэхээр ерөнхий ингээд бүх үзрүүдээ гарч ирсэн хөзрүүдээ ингээ харах юм бол өнгөрсөнд энэ хүн бол танд бол маш сайн татагддаг, чин сэтгэлтэй. Тэгтээ ерөөдөө тэрийг илэрхийлээгүй жоохон хойш суудсан байсан бол одоо энэ хүний сэтгэл нэг юм бас л таны сэтгэл нь байсаар байгаа. Гэхдээ жоохон нэг юм зогсон байдал бас байж магадгүй. Баг зэргийн эргэлцсэн. Гэхдээ нэг юм урагшлах, за илүү нэг юм доктортой урт хугацааны харилцааг ерөөдөө харж эхэлсэн байх магадaltaй гэдэг утгатай хөзрүүд гарч ирсэн. Гэхдээ гол үгтэй мессежүүд маань нэг юм тодорхой бус байдал маань одоо хүртэл байгаад байгаа учраас сэтгэл зүйн хувьд болохоор яг нэг юм бүрэн шийдэж чадахгүй байгаа хэрнээ жоохон нааштай мэдрэмж нь илүү ч гэсэн тэрийг нэг юм хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэм тэрийг олж харахгүй байж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр энэ хүнтэй бол ерөөдөө маш сайн ярилцах хэрэгтэй харагдаад байна. Яг үнэхээр энэ харилцааны зорилго нь юу юм бэ? За би үнэхээр урт хугацааны харилцаа хүсэж байна. За эсвэл би үнэхээр чамд ийм мэдрэмжтэй байна ч гэдэм үү. Хоорондынхоо нэг ийм ойлголцлыг маш сайн ярихгүй болохоор энэ хүн магадгүй нэг юм тантай хамт баймар байгаа хэрнээ энэ харилцааг үргэлжлүүлмээр байгаа хэрнээ нэг юм зогсон байдалтай. Дахиад нөгөө жоохон нэг юм эргэлзээл эсвэл таныг жоохон харс хийгээл те нэг иймэрхүү байж бас магадгүй гэдэг ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийд нь хөзрүүдээ харах юм бол энэ хүн бол өнгөрсөнд бол танд бол маш их татагддаг байсан, боломж гэж хардаг байсан. Гэхдээ өөрөө ерөөдөө сэтгэлээ нэгээгүй, өөрөө нэг юм доктортой байж чадаагүй, ерөөдөө энэ дотроо хадгалсан байх магадaltaй. Сэтгэл байсан ч гэсэн нэг юм үйлдэл хийгээгүй. Одоо болохоор энэ хүн таны өөрийн гэсэн үн цэнтэй сайн хүн гэж бол хардаг тийм илүү доктортой өөрөөс нь баг илүү ч гэж магадгүй гэж бол мэдэрдэг. Гэхдээ юм шийдвэр бас гаргаж чадахгүй, явахчгүй, нэг юм үлдэгчгүй нэг юм байдалтай гэх юм уу. Нэг юм төр зур ингээд бүх харилцаа бас юм зогссон байх магадaltaй харагдаад байна л да. Сэтгэл нь нэг юм бүрэн алга болоогүй хэрнээ баг зэргийн нэг юм гаццсан энергитэй. За тэгээд нэг юм оракл хөзрүүдийнхаа тайлбарыг ч гэсэн ингээ харахаар ерөөхдөө нэг юм төөрөгдөл, за нэг юм нуусан мэдрэмж гэдэг юм уу, айдас өөрийгөө илэрхийлэх гэхлээр нэг юм айдас татаад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, нэг юм яриа дутуу, нэг юм өөртөөхөө мэдрэмжийг нэг юм нуусан харилцаа харагдаад байна. Энэ харилцаа ерөөхдөө нэг юм бодит байдлаа ингээ харах юм бол эвгүй юм ирээдүйтэй байж болох үс харилцаа байгаа хэрнээ яг тийм бодит байдлаа биш нөгөө нэг юм төөрөгдсөн хит их бодол, хит их одоо нэг юм айдас ч гэдэм үү эргэлцсэн энэ зүйлдээ ингээд хитрхийг автаад байна. Уул нь бол ингээд боломж гэдэг зүйл байна. Хоорондоо ярилцаад ойлголцох юм бол яг энэ харилцаанаас юу хүсэж байгаа. За би ийм юм хүсэж байна. Би чамаас ийм зүйлийг харж байна гэд ингээд нэг юм ярьчих юм бол энэ харилцаа ингээд дуусахгүй байх бүрэн боломжтой. За тэгээд нэг юм энэ гацсан байдлыг ч гэсэн ихэд урагшлуулах бүрэн боломжтой л харагдаад байна. Тэгэхээр
тэр хүн бол ерөнхий төлөв нь бол жоохон нэг удаан байж магадгүй. Аливаа зүйлд маш юм болгоомжтой ханддаг тий. Нэг юм шууд алхам хийхгүйгээр ингээд маш бодож жагаад нэг үйлдэл хийдэг ч гэдэм үү. Иймэрхүү байдлаасаа болоод бас энэ харилцаа таны зүгээс ч гэсэн нэг юм эргэлцсэн байдлыг бас үүсгэж ээж магадгүй харагдаа тий. Тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань энэ харилцаан дээр тэр хүнийг ямар нэгэн шийдэл хүлээх, тэр хүнээс ямар нэгэн зүйлийг хүлээх гэхээс илүүтэйгээр та өөрөө илүү тодорхой болгох. Үнэхээр энэ харилцааг орхих ёстой юм уу? Эсвэл энэ харилцааг хүлээх ёстой юм уу? Тэр хүнд ямар нэгэн байдлаар үйлдэл хийхэд хүлээх ёстой юм уу? Эсвэл та ингээд одоо энэ гартаа аваад та эсвэл ингээд нэг өөдөөс нь давшлаад тэ үйлдэл хийгээд энэ харилцааг ингээд нэг урагшлуулах хэрэгтэй юм уу гэдэг дээр нэг өөрийнхөө зүн совин гэдэг зүйлийг ерөөхдөө маш сайн сонсох хэрэгтэй л гэдэг ийм утгатай хүзрүүд бол гарч ирсэн байна. Энэ хүний өөрөөсөө эргэлзэж болохгүй зүйл нь яах аргагүй тань сэтгэлтэй. Өнгөрсөн ч тэр одоо ч тэр энэ хүн яах аргагүй танд ийм сэтгэлтэй хэрнээ өргөөл зүгээр ийм илэрхийлж чадахгүй байгаа гэдэг утгатай хүзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр таны сэтгэл мэдрэмж, таны зүн совин ерөөдөө танд юу гэж хэлдэг вэ? Энэ харилцааг ерөөдөө зогсоох, ерөөдөө энэ хүнийг хүлээх ч гэдэм үү те. Энэ хүнийг нэг юм үйлдэл хийхийг хүлээгээд ерөөдөө нэг юм шантарсан ч гэдэм үү ийм байгаа бол ерөөдөө өөрийнхөө зүн совин маш сайн сонсож байгаад орхих чи тийм энэ тал руу бас бодож үзэх хэрэгтэй. Ерөөдөө энэ харилцаанд нэг юм аврах боломж байгаа, энэ харилцааг цааш нь өргөжлүүлэх боломж байгаа гэдэг талаас хардаг бол энэ хүнтэй илүү сайн ярилцаж, ойлголцож шийдвэрээ ерөөдөө гаргах хэрэгтэй л гэсэн ийм утгатай хүзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол энэ удаагийн уншлага бол дуусч байна. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таараатай л да. Хоёрдугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За хоёрдугаар группийн маань сонгосон гол хөзрийг харах юм бол за 8-ын аяг маань доошоо харж гарч ирсэн байна. За тэгэхээр магадгүй 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань нэг юм харилцааг орхиж чадахгүй, үлдэж чадахгүй нэг ийм нөхцөл байдалтай байж магадгүй харагдаад байна. Яг нэг юм за одоо ингээл болох хэвээр гэл болох гэхлээр яаж иж байгаа л буцаад нийлцдэг ч гэдэм үү нэг юм сэтгэл мэдрэмж гэдэг зүйл нь байгаад байгаа хэрнээ яг нэг юм урагшлах нөхцөл байдал нас харагдахгүй ч гэдэм үү ирээдүй харагдахгүй тэгсэр нэ одоогийн нэг юм мэдрэмжээ дагахаар нэг юм салж чадахгүй байгаа ч гэдэм үү иймэрхүү нөхцөл байдалтай нэг юм эргэж бутсан харилцаатай бас хүмүүс сонгосон байж бас магадгүй харагдаад байна. Гол өдрөө харах юм бол за одоо болохоор энэ хөдрөөрөө тэр хүний таныг өнгөрсөн дэх бодол мэдрэмж нь ямар байсан бэ гэдэг утгатай хөзрүүдээ гаргаж ирцгээе. За ингээд тэр хүний өнгөрсөн дэх бодол мэдрэмж гэдэг дээр маань нийт 7 хөдөр бол гарч ирлээ. За одоо бүгдээрээ энэ таарад хөдрөөрөө тэр хүний одоогийн таны гэх бодол мэдрэмж нь бол ямар болсон бэ? Өөрчлөгдсөн үү? Одоогийн нөхцөл байдлыг харуулсан хөдрөдөө энэ хөдрөөр бол гараад ирцгээе. За тэр хүний одоогийн бодол мэдрэмж гэдэг асуултан дээр маань энэ 6 хөдөр маань бол гарч ирж байна. За би одоо та хоёрын харилцаан дээр ерөөхдөө нэмэлтээр орог хөдөр татъя гэж бодож байна. За 2 дугаар группийнхаа ерөнхий бүх хөдрүүдийг бол татаад гаргаад ирчлээ. За тэгэхээр би эхлээд болохоор өгтэй мессежүүдээс эхлээд та бүхэндээ тайлбарлая гэж бодож байна. Ерөнхий мэдээллийг бас энэ хөдрөөс авъя гэж бодож байна. Тийм энэ Oracle хөдрүүдээс харах юм бол ерөнхийдөө та бүхэн маань ч гэсэн уншаад харагдах үз
бас байрлуулсан байгаа учраас орчуулад өөртөө бас харж болно. За надад эдгээр өгнүүдийг ингээ харах юм бол ерөөхдөө энэ харилцааны нэг юм гацсан байсан зүйл ерөөхдөө хөдөлж эхэлж байгаа. За дээрээс нь ямар нэгэн юм шийдвэр өөрчлөлт гэдэг зүйл ингээд ойрын ийм сарны мөчлөгтэй айгу одоо ойрхон байгаа тийм сарны мөчлөгөөр ерөөхдөө гарна гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дээрээс нь ерөөхдөө та бол ганцаараа биш. За дээрээс нь энерги бол тэ яхах аргагүй ингээд таны талд ингээд ажиллаж эхэлж байгаа учраас ялангуяа зүүн совингаа маш сайн давгал зөвөө гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ үеүүдэд бол энэ харилцааныхаа талаар магадгүй одоогоор нэг юм харилцаа холбоогүй ч гэдэг юм уу. Гэхдээ тэр хүнийг холбоо барихыг хүлээж байгаа хүмүүс байгаа бол бас ерөөдөө саранд хүслээ шивнэгч гэдэг юм уу. Ямар нэгэн юм зүүн совинтай энэ манифесттэй холбоотой зүйл хийвэл бас айгүй дөхөм болохоор харагдаж байна. Ажиллаж эхлэхээр харагдаж байна. За дээрээс нь гаднаасаа ингээд хэцүү байгаа ч гэсэн урт хугацаанд нэг юм ашигтай эргэлт гэдэг зүйлийг бол авчрах юм хувь тавилантай харилцаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирж байна л та. Ерөөдөө нэг юм хувь заяаны хөдөлгөөн бол яхаа аргагүй таны талд бол ингээд эхэлсэн байгаа, хөдөлгөөнд орсон байгаа. За дээрэс нь зүгээр нэг юм тохиолдлын харилцаа гэж бол энэ харилцааг бол хэлэхгүй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирэхээс гадна миний мэдрэмж бол яг тэгэж гарч ирээд байна. Энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд за би одоо ингээд өнгөрсөн бол одоогийн энергийнхаа хөзрүүдийг бас сайн тогтож хараагүй байгаа ч гэсэн яг энэ дөрвөн оракл хөзрөөсөө гарч ирсэн өгнүүдийг харах юм бол надад бол яах аргагүй энэ харилцаа бол нэг юм төр зүрийн харилцаа бол бас биш. Яах аргагүй таны хувьд за тэр хүний хувьд нэг юм өөрчлөлт гэдэг зүйлийг авчирсан. За илүү нэг юм аз жаргалтай, арай илүү нэг юм азтай ч гэдэм үү те. Энэ тал руугаа бас нэг юм эргэх боломжтой эргэсэн. За тэгээд нэг юм хувь заяаны нэг юм урт хугацааны ашигтай хувь заяанд нэг урт хугацааны боломжтой ч гэдэг юм уу те. Ийм төрлийн харилцаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Ерөнхийдөө нэг юм ягаад ч юм нэг хөдөлгөөнд орсон гэхээр хэсэгтээ уулзаагүй ч гэдэг юм уу эсвэл нэг хэсэгтээ холбоогүй байжгаад одоо нэг буцаад холбоо тогтоож эхэлж байгаа ч гэдэг юм ийм харилцаа байж бас магадгүй харагдаж байна. Эсвэл нэг юм хол байжгаад уулзж байгаа ч гэдэг юм уу те ерөөдөө нэг юм буцаад хөдөлгөөнд орж эхэлж байгаа буцаад би энэтэйгээ уулзах өдрүүд ч гэдэг юм уу те боломжууд нь гарч эхэлж байгаа ч гэдэг юм уу нэг юм хувь заяаны хөдөлгөөн ерөөдөө эхэлсэн байгаа. За дээрэс нь энэ байдал ерөөсөө яг таны хүсснээр таны талд байгаа гэдэг утгатай юм гайхалтай үгтэй хөзрүүд бол 2 дугаар группийн дээр манад гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ өнгөрсөндөх тэр хүний таныг их бодол мэдрэмж ерөөхдөө ямар байсан талаарх гарч ирсэн асуулт хөзрүүдээ ингээ харах юм бол за стрэнж хөзөр маад байна. За 10-ын сэлэм. За 9-ийн сэлэм. За ингээ 9-ийн сэлэм 10-ийн сэлэм хоёр маань зэрэгцэж гарч ирээд. За хамгийн түрүүнд стрэнж хөзөр. За ингээд эхний игнэнд гарч ирсэн 3 хөзрөө ингээ харах юм бол ерөнхийдөө энэ хүн бол танд бүр анханасаа татагддаг байсан. Бүр анх харсан цагаасаа хойш ерөнхийдөө таныг ингээд танд татагддаг байсан. Таныг ингээд нэг юм нууцхан хайрладаг байсан ч гэдэм үү те. Зүгээр л нэг юм сэтгэлээ барьж ийм тисдэг байсан байх магадaltaй гэдэг утгатай хөзрөл гарч ирсэн. Надаа яагаад ч мэдгүй тэгж одоо бүр яг энэ стрэнж хөзрөөгийг тэгж тайлбарламар харагдаад байна л та. За тэнгуут яг араас нь болохоор 9-ийн бол 10-ын болон 9-ийн сэлэм маань гарч ирсэн гэхлээр энэ хүн маш их нэг юм шархалсан мэдрэмж дууссан мэдрэмжийг ерөөхдөө авдаг байсан, авсан. За дээрээс нь сэтгэл санааны дарамт шид юм уу, айдас ихтэй байсан гэдэг утгатай хөзөр гарч ирээд байна л та. Энэ яг ямар утгатай, учиртай юм бол би бас маш их гайхаж байна. Яагаад тэгэхээр өнгөрсөндөх гэдэг утгаараа ерөөхдөө нэг юм танилцаад удаагүй байхтаа ч гэдэг юм уу те. Ерөөхдөө энэ хүн танаас маш их юм өвдөлтийг, шарахыг мэдэрсэн байж магадгүй. За магадгүй та энэ хүнийг тоогоогүйгээс болоод ч гэдэг юм уу те. Ерөөхдөө нэг юм өөрийн мэдлэгөө шархалсан байх магадaltaй. За эсвэл ерөөдөө нэг юм өөрөө сэтгэлээ илчилж чадахгүй байгаагаасаа болоод бас жоохон нэг юм дарамт ч гэдэм үү те нэг юм өөрөөгөө жоохон юм айдас ихтэйгээр сэтгэл санааны нэг юм дарамт гэдэг зүйлийг бас мэдрээд исэн байж бас магадгүй л харагдаад байна. Ерөөдөө таны талаар маш их юм бүр ингээд стресс давталтлаа бараг боддог байсан ч гэж магадгүй л гэдэг утгатай хөзрүүд хамгийн ихэнд бол гарч ирсэн байна. За тэгээд хоёр дахь игнэний маань хөзрүүд болохоор за Page of Pentacles. За дээрэс нь мөнхөгийн үзэр маань доошоо харж гарч ирээд 7-гийн аяга маань болохоор дээшээ харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээ харах юм бол энэ хүн тантай өнгөрсөнд
ийм шин эхлэлийг хийхийг хүссэн ч гэсэн эргэлцсэн гэдэг энергитэй харагдаад байна. Энэ хүн таны хажууд байхыг хүсдэг байсан. Гэхдээ яг ийм шин эхлэлт бэлэн байсан уу гэдэг дээрээ эргэлзээд ямар нэгэн үйл хөдлөл хийх ёстой байсан уу гэдэг дээрээ жоохон эргэлзээд ирсэн байх хандлагатай харагдаад байна. За дээрэс нь энэ хүний хувьд бол энэ эргэлзээндээ бас давхар маш олон ийм сонголтууд, бодлоонууд бас ингээд үүссэн байх магадaltaй харагдаад байна л та. Тэгээд энэ дээр нь нэмэгдээд дөрвийн аяг маань гарч ирсэн. Тэгэхээр заримдаа энэ хүн бол таныг нэг юм өөрийнх нь хувьд бол боломж алдаж болохгүй сонголт шиг тийм үү тэгж одоо боддог байсан хэрнээ тэрийг яг нэг юм анзаардаггүй. Нэг юм хөндөй болсон байх магадaltaй харагдаад байна. Тэгэхээр ингээд харах юм бол энэ хүн анханасаа л таныг их сэтгэл мэдрэмжтэй байсан. Тэрийгээж өөрөө хүлээн зөвшөөрсөн те танд татагддаг байсан. За тэгэнгүү таныг ерөөдөө нэг юм маш юм стресст ортлоо ч гэдэм үү маш их одоо таны талаар боддог байсан. За дээрээс нь ихэнх үедээ та магадгүй энэ хүнийг бас жоохон шартлуулсан байж бас магадгүй харагдчихээн. За тэгээд энэ хүн маань ерөөдөө тантай холбоотойгоор ямар нэгэн үйлдэл хийх гэхлээр болж өгөхгүй байсан байж магадгүй нэг юм эхлэлтэй тавих гэхлээр ямар нэгэн зүйл нь ингээ саад болоод байдаг. За тэрнээсээ үүдэлтэйгээр маш олон юм бодлоонтой олон бодол дундаас болоод бас жоохон хойшин суугаад байдаг байсан байж магадгүй. Яг нэг юм боломж өөрт нь байсан ч гэсэн та магадгүй тэр хүнд боломжийг өгсөн ч гэсэн тэр хүн яг тэр үедээ ашиглаж чадаагүй байх магадaltaй ийм энергийн хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хөзрүүдээ ингээд харах юм бол өнгөрсөнд энэ хүнд бол таныг их сэтгэл мэдрэмж бол байсан, бүр хангалттай байсан. Гэхдээ нэг юм айдас эргэлзээ, за дээрээс нэг юм сэтгэлийн шарах ч гэдэм үү те, стресс ч гэдэм үү, нэм хит их ургуулж ботсон бодол энэ зүйл нь дамгаалаад байсан байх магадaltaй харагдаж байна. Тэгээд таныг ерөөхдөө алдчихвэ гэхээс илүү би яг бэлэн биш байна. Би яг энэ харилцаанд бэлэн байсан уу те гэдэг энэ асуултуудаас болоод нэг ийм мэдрэмжийг тээсээр байгаад ерөөхдөө нэг юм өөрт орсон боломжоо бас жоохон алдчих гад алдсан ч гэх юм уу те ийм мэдрэмжийг бас мэдэрч ийсэн байх магадaltaй харагдаж байна. За тэгэнгүүт одоо надад болохоор энэ одоогийн мэдрэмж бас айгүй сонирхолтой харагдаад байна. Одоогийн мэдрэмжийн хөзрүүдийг хамгийн ихний игнэний хөзрүүдийг харах юм бол за ингээд 9 аяга, moon, за дээрээс Knight of Cups гэсэн хөзөр маань бол доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн таныг яахын аргагүй бүр ингээд маш өндрөөр сэтгэл мэдрэмжтэй. Одоо энд байсан мэдрэмж маань өнгөрсөнд байсан энэ мэдрэмж маань энд бол бүр ингээд улам батлагдсан байгаа харагдаад байна. Энэ хүн яхаагүй таны хажууд байхдаа маш тав тухтай, танаас маш юм сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдэрдэг, нэг юм тайван мэдрэмжийг, сэтгэл ханамж гэдэг зүйлийг бүр ингээд цогц ерөөхдөө мэдэрдэг гэдэг утгатай хөзөргөл гарч ирж байна. Нэг юм сэтгэлтэй ингээд сэтгэлийн нэг юм амар амгалан таашаал гэдэг зүйлийг ерөөхдөө танаас мэдэрдэг. За тэгэнгүүт араас нь яг мөний хөзөр гарч ирсэн гэхлээр яг энэ харилцаа бас жоохон тодорхой биш байж магадгүй. Одоо хүртэл жоохон нэг юм тодорхой биш. За магадгүй шууд утгаараа харах юм бол өөртөөхөө харилцааг жоохон хүмүүсээс нуудаг ч гэдэг юм уу. Тийм харилцаа бас байж магадгүй. За эсвэл хоорондоо ерөөхдөө өөрийнхөө мэдрэмжийг яг нөгөө нэг энэ хүн маань таны хажууд ийм тухтай байгаа шүү. Танаас авч байгаа мэдрэмж ийм гайхалтай байгаа шүү гэдгээ бас танд илэрхийлдэггүй байж магадгүй. Эсвэл ерөөхдөө л нэг юм хоорондынхоо мэдрэмжийг ингээд аль талтаа жоохон нуугаад байжсэн магадгүй гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор Knight of Cups маань доошоо гарч ирсэн гэхлээр хайраа жоохон илэрхийлэхгүй удацсан болов эсвэл нэг юм буруу цаг дээр жоохон ухраад байна уу гэдэг утгатай л надад ийм тайлбар орж ирээд байна л та. Маш юм өндөр мэдрэмжтэй байгаа хэрнээ тэрийгэ жоохон илэрхийлэхгүй. За би яг ингэж чиний хажууд айгүй сайхан байгаа шүү. Би чи надад үнэхээр үнэхээр таалагддаг шүү. Би чамд үнэхээр юм сэтгэлтэй шүү гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм урандцсан эсвэл өөрийнхөө бодол мэдрэмжийг ерөөхдөө илэрхийлэхгүй байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгээд араас нь болохоор Queen of Pentacles маань доошоо харж гарч ирээд за дахиад 9-ийн сэлэн маань гарч ирсэн байна. За тэгээд 5-ын зоос маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн таныг бол маш тогтвортой, маш халамжтай, маш юм зөөлөн. За дээрээс нь нэг юм эхнэр нэг юм энергитэй хүмүүс гэж байдэн шүү дээ. Ерөнхийдөө тэгэж бол хардаг гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн хэрнээ доошоо харж гарч ирсэн болохоор таны нэг юм тогтвортой хүн гэж
ерөөдөө харж байсан ч гэсэн одоо баг зэрэг нэг юм алдагдсан байх магадaltaй. За магадгүй ингээд харилцаад эхэлсний дараачаас нэг бодол нь өөрчлөгдөж эхэлсэн. За эсвэл үнэхээр яг та энэ хүнтэй холбоогүйгээр ерөөдөө одоогийн таны байгаа байдал жоохон нэг юм докторгүй байгаад байгаа учраас тэрэнд тань ерөөдөө бас санаа зовоод иж бас магадгүй л харагдаад байна. Хэрвээ ерөөдөө ингээд харилцаатай байх үедээ та өөрөө энэ хүнд нэм хангалттай халамжийг мэдрүүлээг үуч гэдэг юм уу те хангалттай нэг юм дулаан энергийг бас өгч чадахгүй байсан тохиолдолд бол яг юм энэ хүн бас яг тэрийг мэдэрсэн байх магадaltaй. За дээрэс нь надаа яагаад ч мэдгүй энэ 9-ийн сэлэн манаас гарч ирсэн байгаа болохоор таны нэг юм хувь хүний тал дээр жоохон докторгүй байгаа байдалд тань энэ хүн бол одоо ийм санаа зовоод байгаа гэдэг утгатай таны өмнөөс ч гэдэм үү танд ерөөхдөө нэг юм санаа зовоод шаналлаа таны өмнөөс ч гэдэм үү таныг жоохон бодглоорой заавал яаж байгаа бол ийж байгаа бол ч гэдэм үү те нэг ийм сэтгэл хөдлөл ийм шаналл ч гэдэм үү зовнил гэдэг зүйлийг бас мэдрээд иж болцшгүй харагдчихээн. За тэгээд 5-ын зоос маань гарч ирсэн гэхлээр танаас нэг юм холдсон, ганцаардсан ч гэдэм үү танаас нэг юм хол байх үедээ нэг юм ганцаардал гэдэг зүйлийг, хоосрол гэдэг зүйлийг яах аргагүй энэ хүн мэдэрдэг гэдэг утгатай л хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр өмнө нь ингээд нэг юм айдас дээрээс нэг юм их хэлж чадахгүй байдал байсан бол одоо ерөнхийдөө энэ хүн таныг их хүсэл за чин сэтгэлтэй нэг юм мэдрэмж за дээрээс нэг юм айдас за бүр нэмээд нэг юм холдсон мэдрэмж бас болж ингээд хувирсан байх магадaltaй л харагдаад байна л та. Тэгэхээр надад ингээд орж ирж байгаа нэг юм холилдсон л мэдрэмжүүд айгүйх орж ирээд байна. Ерөнхийдөө нэг юм 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд нэг 2-оос 3 төрлийн одоо хуваахан бол тий 2-оос 3 төрлийн нэрхтээ хүмүүс сонгосон байх магадaltaй. Эхлээд эхний мэдрэмж нь болохоор ихэнх үедээ нэг юм боломжоо алдсан. За тэнгүүд тэр боломжоо ерөөхдөө олж авахгүй байсаар байгаад одоо ингээд жоохон хол байгаа тий хөндөрсөн байгаа. Тэнгүүд ингээд хоосролдог зүйлийг мэдэрсээд байгаа гэдэг ийм төрлийн хүмүүс, ийм харилцаатай хүмүүс. За ихэнх үедээ маш юм одоо нэг юм таныг их мэдрэмжтэй, за таныг маш их боддог тий ингэсэн хэрнээ нэг юм боломжийг ашиглахгүй жоохон сунжруулсаар байгаа ч гэсэн одоо цаг үед боломжийг ашиглаад илүү таныг талаар олж мэдээ, таныг их мэдрэмж нь илүү өндөр болоод за дээрээс нь танд ерөөхдөө жоох юм санаа зовнол гэдэг зүйлийг таны талаас одоогийн байдлаар таны нөхцөл байдал жоохон санаа зовоо, таны өмнөөс стресстэй ч гэдэг юм уу те. Одоо ингээд нэг юм аль хэдийн таньгүй байх үедээ танаас холдсон үедээ ч гэдэг юм уу те. Заавал холбоогүй бол биш шүү дээ. Ерөөхдөө нэг юм хол байх үедээ нэг юм ганцаардал гэдэг зүйлийг мэдрээд үнэхээр та ингээд энэ хүний хувьд бол юм чухал орон зайг мэдэрсэн байх ийм бас бүлгийн хүмүүс байж бас магадгүй харагдаад байна. Нэг юм холилдсон энергиуд ерөөхдөө айгүйх мэдрэгжин гэх юм уу энэ хөтөр дээр маань энэ группийг сонгосон хүмүүсийн маань хувьд. За тэгээд ерөнхийдөө бүх хөзрүүдээ ингээд харах юм бол яг юу үнэн бэ гэхлээр энэ хүн бол яхахгүй танд сэтгэлтэй хэвээрээ гэхдээ энэ хүнд нэг юм айдас бол айгүй их явагдаад байгаа харагдаад байна. За дээрэс нэг юм давхар өөрийгөө бас жоохон хангалттайгаар танд илэрхийлэхгүй байгаадаа өөрийгөө хангалттай танд бас зориулахгүй байгаадаа бас жоохон юм санаа зовноод ч гэх юм уу те энэ зүйлээр жоохон нэг юм хангалтгүй гэж мэдэрдэг байж магадгүй. За тэгээд ерөөдөө нэг юм холбоо тогтоогоод байгаа хэрнээ яг нэг тэгдгийн юм шууд алхам хийх зориг бас дутаад байгаа байж бас магадгүй ийм бодол бас төрөөд байж бас магадгүй л харагдаад байна. Тэгэхээр оракл хөзөртэйгөө за дээрээс нь өнгөрсөн одоо гэл энэ хөзөрд ингээ харах юм бол ойрын хугацаанд ерөөдөө дараагийн сарны мөчлөгт ямар нэгэн юм хөдөлгөөн бол энэ хүнээс гарахаар л харагдаад байна. Тантай уулзах ч гэдэм үү те холбоо барих ч гэдэм үү иймэрхүү зүйл бол болохоор харагдаж байна. Тэгээд энэ хүн маань өөрөө ерөөдөө нэг юм шийдэл гаргахгүй бол дээрээс нь та ерөөдөө энэ хүнийг нэг юм түлхэх ч гэдэм үү те холдуулахгүй бол ерөөдөө энэ хүннээс ямар нэгэн бол үйлдэл яхаа аргагүй 1 сар дотор бол гарахаар л харагдаад байна. Тэгэхээр эдгээр хөзрүүдээ яг энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүстэй зөвлөгөө гэдэг талаас нь харах юм бол энэ хүнтэй ерөөдөө хит их хөөцөлтөд бол хэрэггүй харагдаад байна. Яагаад гэвэл энэ хүн угаасаа хангалттай таныг сэтгэл мэдрэмж байгаа ийм байгаад байгаа өөрөө л яг нөгөө боломжоо олж харахгүй ч гэдэм үү ашиглахгүй байгаад байгаа учраас та энэ хүний араас хөөцөлтөд ерөөдөө нэг тийм амжилт бас олохгүй учраас ерөөдөө энэ хүнийг өөрийг нь хөтлөхийг хүлээвэл арай илүү зөв харагдаад байна. За тэгээд өөрийгөө үнэлэх үнэлэмж за нөгөө нэг юм халуун дулаан өөрийнхөө нэг юм доктортой энэ энергийг ерөөдөө сэргээгээд өгвөл илүү зүгээр харагдаад байна тий. За тэгээд давхар ерөөдөө
хэрвээ нэгдүгээр одоо энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн манд би эхний энерги гэж хэлсэн шүү дээ. Нэгэн боломжоо ашиглаж чадахгүй явсараагаад өдий хүрсэн тий. Нэг ийм харилцаатай хүмүүс бас 2 дугаар группийг сонгосон бол нэг юм тодорхой бус байдалд бити өөрийгөө алдаарай гэдэг бас ийм зөвлөгөөний хөзрийг бас хэлмээр байна. За тэгээд энэ харилцаа гэд одоо яг тэдгэр хүмүүстэй тий одоо ерөөдөө нэг юм олигтой холбоогүй ш гэдэг юм уу ерөөдөө нэг юм тэр хүн нэг юм эргэлцсэн байдлаас нь болоод нэг юм боломжоо ашиглаж чадахгүй тэгэхэд олон зүйлд бодлаад ингээд байгаа ийм харилцаатай хүмүүс маань болохоор яг энэ нөгөө нэг энэ дээр гарч ирсэн энэ аз гэдэг зүйлийг бас юу гэх юм заавал хамт байна гэдэг утгаар нь бас биш ерөөдөө нэг юм чамд хэрэгтэй нэг юм сургамж за эсвэл зөв хүн рүү нэг юм түлхэх те дараачийн зөв хүн рүү түлхэхгүй ч гэдэг юм уу тэр талаас нь бас ерөөдөө бас харж үзэх боломжтой шүү. Тэр талаас нь бас харж үзээрэй гэж бол хэлмээр байна. Хэрвээ одоо ерөөдөө хоорондоо харилцаа ерөөдөө дэжгүй боломжийн явж байгаа хүмүүс маань болохоор энэ харилцаа бол улам л нэг юм таны зөв рүү чиглээд улам л нэг юм би нөгөөгээрээ юм хоосон гэдэг зүйлийг мэдрээл те яхааргүй л нэг юм хувь тавилангийн төрлийн эргэлт гэдэг зүйл маань танд юм эргээр ирнэ гэдэг утгатай ийм хоёр өөр энергийн л одоо зөвлөгөө өгөхөөр ийм групп уншлага болж дууслаа. 2 дугаар группийн маань бол уншлага ингээд дуусаж байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. 3 дугаар группийн маань уншлага бол сая хэсэг уулын хөзрүүдэд гаргаж ирсэн бичлэгийг хийж исэн боловч би микээ асаагаагүй бисэн байна. Тэгээд хөзрүүдэд бол гаргаад ирсэн учраас яг энэ чигт нь ингээд өргөжлүүлэе гэж бодлоо. За миний зүүн талд болохоор за тэр хүний таныг бодол мэдрэмж өнгөрсөнд ямар байсан бэ? За баруун талд болохоор тэр хүний таныг гэх мэдрэмж одоо ямар байгаа гэсэн таарал хөзрүүдэд бол гаргаад ирсэн. За голын хэсэгт болохоор яг энэ харилцаанд хэрэгтэй байгаа юм хүртэж өгсийг бол гаргаад ирсэн байгаа оракл картаараа. За тэгээд та бүхэндээ болохоор бас уншихад арай төхөн гэж бодоод бас ойртуулад томоор нь бол гаргаад ирсэн. За тэгээд эдгээр өгсүүдийг харах юм бол надад төрж байгаа мессеж нь болохоор та хоёрын энерги жоохон нэг юм замбраагүй болсон байж магадгүй харагдаад байна л да. Хамгийн ихний картаасаа л надад тэгж мэдрэгдээд байна. Нэг юм хит бусдын бодолд анхаарах, гадны хүмүүс орж ирэх, за эсвэл нэг юм бодол дундаа төөрөөд нөгөө эргэлзээ айдас гэдэг юм те иймэрхүү зүйлүүд танд бий болоод ээж магадгүй. Яг л нэг юм асуудлууд ингээд юм урсгалыг нь хаагаад ээж бас магадгүй харагдаад байна. За тэгээд хоёр дахь хөзрөө ингээ харах юм бол энэ нэг юм та хоёрын асуудалд нэг төр зүрийн шийдэл биш яхааргүй нэг юм уг үнцээр нэг юм урт хугацааны шийдэл гаргалгаа гэдэг зүйл бас хэрэгтэй гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр бас нэмэлтээр 3 дугаар группийнхандаа хэлэхэд яг энэ бичлэгийн дараа болохоор би хосын харилцаанд одоогийн нөхцөл байдал асуудал нь юу юм? За гарц гаргалгаа нь юу юм гэсэн бас бичлэг бас удахгүй орох учраас тэрийг бас орж үзвэл бас зүгээр санагдлаа. Ерөнхийдөө нэг юм шийдэл гэдэг зүйлийг те урт хугацаанд хэрэгтэй тэр нэг юм төр зүрийн асуудал ч гэдэм үү төр зүрийн одоо нэг юм арга заасан асуудлуудаа шийдэх биш яг нэг юм үндсээр нь яг юуг нь өөрчлөх хэрэгтэй юм бэ? Энэ талаар нь бас илүү хоорондоо ярилцвал бас зүгээр гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор энэ харилцааг ерөөхдөө дахин эхлэх боломжтой гэсэн утгатай хөзөр гарч ирж байна лээ. Гэхдээ мэдээж яг хуучин хэв маягаараа бол боломжгүй учраас яг нэг юм шин төвшөнд, шин арга барилаар, шин одоо нэг дүрм журмаарч гэдэг юм уу те. Энэ харилцааг урагшлуулах, шинээр эхлүүлэх боломжтой гэсэн хөзөр бол гарч ирж байна. За тэгээд дөрөвт хөзөр маань болохоор илүү нэг юм итгэл төвчээр гэдэг зүйл ерөөхдөө дутагдаад байж магадгүй. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Нэг нь хин нэг нь нөгөө талтаа тий бүрэн итгэж чадахгүй, эсвэл төвчээр гарах гэж чадахгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү байж бас магадгүй харагдаад байна. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр маань болохоор яг одоогийн байдал маань бол ингээд эцсийн зогсоолч гэдэг юм уу тий эцэн нь бол бишээ. Өөрчлөгдөх бүрэн боломжтой гэсэн хөзөр бол гарч ирж байна. Ингээд 5 хөзрийн маань 2 нь ерөөхдөө боломж байгаа өөрчлөгдөж чадах юм бол хуучин арга барилаа өөрчлөө те шинэ арга барилаар биеиндээ хандаж чадах юм бол юм боломж байгаа гэсэн утгатай хөзрүүд гарч ирсэн байна л та. Тэгэхээр магадгүй 3 дахь группыг сонгосон хүмүүс дунд маань төр хугацаанд нэг юм салцсан хүмүүс бас байж магадгүй харагдаад байна. Төр хугацаанд салцсан тэнгууд одоо ингээд буцааж нэгдэх, буцаад одоо нийлэх
бүрэн боломжтой гэдгийг бас юм сануулсан хөзрүүд бол гарч ирж байна. За хэрвээ салаагүй одоо ингээ харилцаа холбоотой байгаа хүмүүстээр маань болохоор асуудал гэдэг зүйлийг бас шийдэх бүрэн боломжтой шүү. Гарц гаргалгаа гэдэг зүйлийг те өөрсдөөсөө ингээд ярилцаад бол шийдэх боломжтой гэсэн ийм утгатай оракл хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ тэр хүний таныг их өнгөрсөндөх бодол мэдрэмж нь ер нь ямар байсан бэ гэдэг асуултан дээр гарч ирсэн хөзрүүдтэйгээ танилцъя. За хамгийн ихэнд болохоор Queen of Pentacles. За дээрээс нь дөрвийн сава хоёр маань доошоо харж гарч ирээд за тэгээд дараа нь болохоор Ace of Swords. За 7-гийн сэлэм. За тэгээд Lovers. Тэгээд 3-ын аяг гэсэн. За ийм 6 хөзөр маань бол өнгөрсөндөх тэр хүний мэдрэмж бодол гэдэг дээр гарч ирсэн байна. За тэгэнгүүт энэ 6 хөзрөө эхнээс нь ингээ харах юм бол нэг юм хоёр юм холимог мэдрэмжүүд л төрөөд өгдөг байсан харагдаад байна л та. Нэг бол ингээл таныг айгу халамжтай, айгу халуун дулаан хүн гэж ингээл хардаг. Тэгэнгүүт заримдаа болохоор таныг нэг жоохон докторгүй ч юм уу эсвэл нэг юм хит нэг юм өөрийгөө барьдаг. Ерөөдөө нэг юм жоохон өөрийгөө барьж тогтоогоод байдаг, өөрийнхөө мэдрэмжийг бүрэн илэрхийлдэггүй ч гэдэм үү, хэд юм доктортой байх гэж хичээдэг ч гэдэм үү. Ийм бас байдлаар хардаг байсан байж бас магадгүй харагдаж байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор энэ харилцааг магадгүй тэр талаас ихэн үедээ нэг юм доктортой харилцаа гэж бол хараагүй байх магадaltaй харагдаад байна л та. Тэр нь одоо яг нэг юм албан ёсны статустай тий найз охин найз залууч гэдэм үү ийм төвшөнд хараагүй. За эсвэл гэр бүлийн төвшөнд ч гэдэм үү тий. Ерөөдөө нэг юм урт хугацааны харилцааг анхандаа хараагүй байж бас магадгүй харагдаад байна. Тэгэнгүүт дараагийн хоёр хөзөр маань болохоор энэ харилцаа ингээ тантай холбоотой энэ харилцаа нэг юм үнэн мөнийг олж хараагүй. Эсвэл энэ хүн танаас ямар нэгэн зүйлийг нуугаад жоохон эргэлзээ үүсээд ч гэдэм үү те. Нэг юм өөрийнхөөрөө байж чадаагүй гэдэг утгатай хөзөр гарч ирж байна л та. Энэ хүн танд нэг юм өөрийн үзэл бодлоо бүрэн илэрхийлээгүй. За танаас ямар нэгэн зүйлийг нуудаг байсан. За заавал тэр нуудаг байсан зүйл нь заавал хүнд зүйл биш гэсэн өөрийгөө нэг бүрэн илэрхийлж чаддгүй байсан байж бас магадгүй харагдаад байна. Дээрээс нь нэг юм хоорондын харилцаагаа яг ямар утга учиртай юм ч гэдэм үү те. Ингээд нэг юм ярилцаад ойлголцох гэхээр жоохон бултаад эсвэл нэг юм тодорхой хариу өгөхгүй ч гэдэм үү те. Иймэрхүү байсан байж магадгүй нэг юм эргэлзээ гэдэг зүйлийг ерөөхдөө их үүсгэсэн байж магадгүй харагдаж байна. Тэгээд дараагийн хоёр хөзрөө харах юм бол энэ хүн бол тань татагддаг байсан нь үнэн. Дээрээс нь нэг юм сонголтын төвшөнд бас таныг сонгосон гэх юм уу. За магадгүй нэг юм олон надад юм 3 төрлийн одоо энерги орж ирээд байна л та мэдрэмж гэх юм уу. Эхнийх нь болохоор энэ хүн таныг анх сонгохдоо өөр хүмүүстэй харьцдаг байжгаад тэр дундаасаа таныг сонгосон байх магадaltaй харагдаад байна тий. Тэгээд танд арай илүү татагдчихсан учраас таныг сонгосон байх магадaltaй. Тэгэнгүүт хоёр дахь орж ирсэн бодол нь болохоор энэ харилцаанд бас нэг юм 3 дахьч этгээд гэдэг зүйл бас байсан байх магадaltaй харагдаад байна л да. Өнгөрсөн хугацаанд энэ хүн тантай ингээ холбоо дөнгөж үүсгэж эхлэж байхдаа тий өөр хүнтэй байсан ч гэдэм үү эсвэл өөр хүнтэй давхар харцдаг байсан ч гэдэм иймэрхүү байж магадгүй. Хамгийн гэгээлэг хувилбар буюу 3 дахь хувилбар нь болохоор та хоёр нэг юм найзын төвшнгөөс эхэлсэн байж магадгүй харагдаад байна. Илүү нэг юм ойлголцдог ягаад ч мэдгүй анхандаа хос болно гэж бодоогүй байж итэл хос болсон ч гэдэм үү эхэндээ найзууд шиг нэг юм хөнгөн хэлж хийсэн бол сүүл рүүгээ арай илүү дотн одоо болж ихсэн байх магадaltaй гэсэн ийм мэдрэмжүүд бол төрөөд байна. За тэгээд өнгөрсөндөх бодол гэдэг эдгээр 6 хөзрүүдээ харах юм бол энэ хүн бол танд татагддаг, таныг сонирхдог. За дээрэс нь танаас нэг юм холбоо чин сэтгэл гэдэг зүйлийг мэдэрдэг байсан. Гэхдээ тэр хүн дотроо нэг тийм тэр одоо өөрийнхөө мэдэрж байгаа зүйлтэй итгэлгүй байсан байх магадaltaй. Илүү нэг юм эргэлздэг ч гэдэм үү те. Нэг юм өөрөө чинь ингээд сонирхоод байсан хэрнээ тэрийг нуугаад эсвэл тэрэндээ нэг юм одоо юу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэм үү те. Магадгүй ингээд найзын хувьар ингээд хардаг байжгаад, найзалдаг байжгаад илүү нэг юм хайрын хувилбар те. Арай өөр одоо төвшөнд таныг сонирхож эхэлснээр тэрийг ингээд танаас нуугаад тэрийг илэрхийлэхгүй ч гэдэм үү те. Иймэрхүү байсан байж бас магадгүй өөрийнхөө нэг юм бодол мэдрэмжэд жоохон эргэлзээд өөрийгөө бүрэн нээхгүй байсан байж бас магадгүй гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Таныг гих өнгөрсөндөх тэр хүний бодол мэдрэмж гэдэг асуудалтан дээр. За тэгэнгүүт одоогийн бодол мэдрэмж нь ямар байгаа вэ гэдэг асуултан дээр
За 4 эрх аркан бол гарч ирсэн байна. 6 хөзрийн маань. За тэгэнгүүт эхнээс нь хөзрүүдэд харах юм бол энэ хүн одоо жоохон нэг юм өөрийгөө барьсан байгаа байдалтай харагдаад байна л да. Магадгүй тур хугацаанд салцсан байгаа хүмүүсийн маань хувьд энэ хүн өөрлөө чинь холбоо барих уу барихгүй юу гэдэг дээр өөрийгөө ингээд бариад нэг юм хүлчихсэн байгаа гэх юм уу. Нөгөө нэг юм айдастайгаа нөгөө нэг юм эргэлзээнээсээ болоод тань руу ямар нэгэн үйлдэл хийхээс айгаад иж магадгүй харагдаад байна. Тэгээд хоёр дахь хөзөр буюу temperance хөзөр маань болохоор энэ хүн нэг юм яарахгүйгээр маш болгоомжтой хандж байгаа гэсэн утгатай хөзөр гарч ирж байна. Энэ харилцаан дээр нэг бол маш яарахгүйгээр таны байдлыг ажиглаад өөрийгөө нэг юм тэнцвэртэй болгох гэж хичээгээд ийм байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр надад бол холбоогүй байгаа хүмүүстэй болохоор энэ хүн нэг юм өөрөө зөв цаг үеэ зөв өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гээд тэр үеэгээ болтол ерөөхдөө өөрийгөө хүлээлтийн байдалтай л харагдаад байна л та. Шууд ингээл өөрийгөө бодол мэдрэмжээ те гинтийн байдлаар ингээл санаал гинтийн байдлаар ингээл бичмээр санагцсан үедээ холбоо байх гэхээс илүүтэйгээр илүү нэг юм өөрийгөө бодлыг зэгцлээд мэдрэмжээ зэгцлээд те нэг юм бүх зүйл нэг юм 50 басны дараа холбоо барьсан зөв гэдэг ийм бодолтой бас өөрийгөө хориод иж бас магадгүй харагдаад байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор за яг энд гарч ирсэн 3 аяг маань энд бас дахиад гараад ирсэн байна. Тантай холбоотой энэ баяр баясгалантай хөнгөн инээж хөхөрсөн тэгээ нэг энэ дурсамжинд одоо хүртэл энэ татагддаг хэвээрээ таны нэг юм инээдэнд тантай нэг юм нөхөрлөл ч гэдэм үү те энэ зүйлтэй бол илүү татагддаг хэвээрээ гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгэнгүүт цөөн хүмүүсийн маань хувьд бол магадгүй нэг юм 3 дахь хүний нэг юм сүүдэр бас одоо хүртэл явагдаад байж бас магадгүй л харагдаад байна. Нэг юм төр зургийн яг тийм ямар учиртай юм гэдэг юм уу те энийг мэдгүй байгаа юм хөнгөн танилцаад удаагүй ч гэдэг юм уу те ийм харилцаатай хүмүүс дунд маань бол яг энэ хөзөр маань бол яг энэ утгаараа л очно. Энэ хүн ихэнх үедээ ерөөдөө энэ харилцааг нэг тийм үл ошоогоогүй те нэг юм танаас ямар нэгэн зүйлийг нууж исэн ч гэдэм үү эсвэл нэг юм хүмүүс дундаас олон одоо эмэгтэй олон эрэгтэй хүнтэй харьцаж байгаад таныг сонгосон байж магадгүй. Гэхдээ энэ зүйл мань одоо хүртэл яг таныг нэг юм бүрэн гүйцэд өөрийнх нь цор ганц сонголт ч гэдэм үү те тийм одоо бодол мэдрэмж бас байхгүй байж бас магадгүй харагдаад байна. Гэхдээ энэ мэдээж цөөн хүмүүний энерги дээр бол хамаатай гэж бол хэлмээр байна. Дахиад за тэгээд доотлын 3 их аркан харах юм бол за энэ хүн дотроо ямар нэгэн үйлдэлийг хийх хэрэгтэй, ямар нэгэн малхам хийх хэрэгтэй гэсэн бодол бол байна. Тэгэхээр энэ нэг юм холбоогүй байгаа хүмүүс маань бол энэ хүн удахгүй ерөнхийдөө тань руу үйлдэл бол хийхээр харагдаад байна. Хэрвээ холбоотой байгаа хүмүүсийн хувьд бол энэ хүн тань руу ямар нэгэн үйлдэлийг хийгээд ямар нэгэн алхмыг хийхээр харагдаж байна. Мэдгүй ойрын хугацаанд таныг нэг юм салхинд гарах ч гэдэм үү те болцоонд суудах ч гэдэм үү иймэрхүү зүйлээс болж магадгүй тань руу нэг юм чат бичих ч гэдэм үү те нэг юм ямар нэгэн алхам хийхээр төлөвлөж байгаа гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд judgment хөзөр маань гарч ирсэн гэхлээр энэ хүн нэг юм өнгөрснийг айгүй хэрэгж хараад байна. За би яг юун дээр алдаа гаргасан бэлээ? Би ингээд дахиж орлох нь зөв үү? Ч гэдэм үү ерөөхдөө нэг юм жоохон өөрийгөө шүүгээд те магадгүй таны зүгээс энэ хүн таны нэг өөрийнхөө нэг тийм алдааг хэлсэн те чи яг нэг ийм зүйлийг буруу хийгээд байна. Ийм чамд алдаа байна гэсэн бол тэрийг ингээд өөрөө хараад тэрнтэйгээ нүүр тулаад өөрийгөө жоохон шүүгээд өөрийнхөө нэг болохгүй байгаа зан чанар ч гэдэм үү болохгүй байгаа зүйлтэй бас тэмцээд эхэлсэн байгаа ийм нааштай хөзөр бол гарч ирж байна. Тэгээд яг араас нь өхлийн хөзөр гарч ирсэн гэхлээр энэ харилцаа энэ хүн өөрийнхөө нөгөө хуучин хэв маягаар энэ харилцаанд ингээд удаад ээж болохгүй нөгөө нэг юм тодорхойгүй ч гэдэм үү зориггүй ч гэдэм үү те ийм байдлаар энэ харилцааг өргөжлүүлээд байж болохгүй гэдэг нэг юм сүнсний сэрэлт гэдэг зүйлийг хийцэн харагдаад байна л да. Тэгэхээр нэг талаараа энэ харилцаа за энэ хүний бодол мэдрэмж бол те өөр төрөө маш юм ажиллаж байгаа өөрийгөө шинчилж байгаа тэгжээж энэ харилцааг аварна тэгжээж ингээд өөртөө минь энэ харилцаа те илүү ингээд юм хуучин хэлбэрээрээ биш шинэ хэлбэрээр ингээд дахин бий болох боломжтой гэдэг нөгөө энэ оракл хөзөр дээр гарч ирсэн шиг энэ бодол энэ хүний дотор аль хэдийн явагдаад эхэлсэн байна. Энэ бол маш агууштай хөзөр. Ерөнхийдөө бусад группүүдэд бодоход илүү нэг юм 3 дугаар групп маань илүү нэг юм ололт амжилттай илүү нэг юм шинээр эхлэх юм хүсэл эрмэлзэлтэй байгаа харагдаад байна аль тал маань. За тэгэнгүүт хэрвээ салцсан байгаа хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүн бол ойрын хугацаанд ерөөдөө тань руу үйлдэл хийхээр харагдаад байна. Үйлдэл хийхдээ өмнөхөөсөө бүр шал өөрөөр те илүү нэг юм эргэж уулзъя, эргэж одоо нийлэе гэдэг саналыг тавихтаа
зүгээр нэг юм арга заасан ч гэдэм үү, зүгээр нэг юм төр зүрийн гэхээс илүүтэйгээр илүү юм гүн гүнзгийгээр өөрийгөө шүүгээд өөртөө анхаарад тэ энэ харилцаан дээр анхаарад би яг юу хийх ёстой юм, би яг юу алддаг байсан. За би одоо энийг хийхгүй шүү ч гэдэм үү. Илүү нэг юм гүн гүнзгийгээр өөрчлөгдөж чадсан, өөрчлөгдөж байгаа гэсэн утгатай ийм энергийн хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд өнгөрсөн болон одоогийн энергийн хөзрүүдээ харах юм бол өнгөрсөндөө магадгүй энэ хүн энэ харилцааг нэг тийм урт хугацаанд үргэлжлэхгүй ч гэдэм үү нэг юм нухацтайгаар авч үзэхгүй байсан бол одоо бол эсэргээр маш юм нухацтай хүлээж авч эхэлсэн байгаа харагдаад байна л та. Энэ хүн бол танд сэтгэлтэй, өмнө нь бол байсан, одоо ч гэсэн байгаа. Энэ харилцаа бол ерөөсө дуусаагүй байна. Гэхдээ нөгөө итгэлгүй байдал ч гэдэм үү, гадны нөлөө ч гэдэм үү те өөрөө нэг юм дотоод айдсаасаа болоод жоохон саад гэдэг зүйлийг бий болгоод байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол энэ харилцааг үнэхээр дуусгах ёстой юу, үнэхээр эхлүүлэх ёстой юу гэдэг дээр нэг юм шилжилтийн зэг дээр ирсэн байгаа учраас энэ хүн тун удахгүй ерөөдөө сонголтоо хийгээ шийдвэрээ гаргахаар харагдаад байна. Тэгээд таны зүгээс ерөөдөө зөвлөгөө талаас нь харах юм бол эдгээр хөзрүүдээ та бол ерөөдөө яарах бол хэрэггүй, хөөцөлдөх хэрэггүй. Энэ хүний араас ингээл хөөцөлдөх тусам энэ хүний нөгөө юм сонголт шийдвэр өөрийгөө нөгөө шүүгээд байгаа ч гэдэм үү өөрийнхөө алдаа дутагдлыг олж хараад байгаа байдал ингээ хойшилноо нөгөө нэг юм үйлдэл хийх гээдсэн байдал нь ч гэсэн ингээ хойшилж магадгүй байгаа учраас хөөцөлдөд бол хэрэггүй. Тэр хүнийг бол улам одоо хаана гэдэм үү те энэ хүн улам тань руу ингээд ойртох гэсэн болно ч гэдэм үү те нэг гацах магадaltaй учраас ерөөдөө тэрнийхээ оронд та илүү яарахгүйгээр илүү төвчээртэйгээр нэг юм өөрийнхөө энергийг та өөр дээр ингээд цэгцлэх хэрэгтэй. Анхаарлаа ингээд сарниулах энэ хүн рүү ингээд энэ хүнийг яаж байгаа бол хийж байгаа бол гэж бодоод ахлаа таны анхаарал жоохон сарнаач гэдэг юм те нэг юм төвлөрөхгүй байх магадaltaй учраас өөр дээрээ илүү нэг юм анхаарлаа төвлөрүүлээд өөрийнхөө энергийг илүү цэгцэрлээд өөр дээрээ ерөөдөө нэг фокуслж чадах юм бол энэ хүн өөрөө тань руу үйлдэл хийгээд өөрийнхөө одоо нэг мэдрэмжийг танд бол илэрхийлнэ гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхахгүй 3 дугаар группны маань хувьд бол сонголт, шийдвэр, шилжилт за үнэхээр дуусгах уу эсвэл шинээр эхлэх үү гэсэн энэ шийдвэрийг бол таны зүгээс гэхээс илүүтэйгээр тэр хүнээс ерөөдөө тэр хүний үйлдэлийг харж шийдвэл илүү зүгээр л харагдаад байна. Тэгээд ойрын хугацаанд бол яхаа аргагүй холбоо барих нь бол тодорхой. Илүү өөр одоо дүрм журмаар арай өөр хэв маягаар ерөөдөө хоорондоо уулзраа олвол илүү зүгээр, илүү бат бөх харилцаа бол үүсгэх бүрэн потенциалтай ийм эерэг төрлийн боломжлого болж дууслаа. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дуслаа. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таарайтайлаа.